Physical Asia шоу нэвтрүүлгийн дэд бариг эзэлсэн дайчид багийнхныг бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад зугаа онц бүгд бүрийхэд элчин сайд Чой Жинвоны урилгаар Солонгосын элчин сайдын яамд зочирлоо. Тэднийг элчин сайд болон яамны хамт олон халуун тутнаар угтаа авч чин сэтгэлийн баяр хүргэсэн юм. Уулзалтын үеэр элчин сайд Чой Жинвон дайчид багийн оролцоо сэтгэл догтлон байсан Монголын тамирчдын олон улсын нэр хүндийг өсгсөн онцгой үйл явдал болсон. Өнөөдрийн уулзалт нь зөвхөн нэг багийн амжилтыг тэмдэглэсэн үйл явдал биш, харин Монгол-Солонгосын харилцааг соёл спортын салбарт шинэ түвшинд гаргах чухал алхам болж байгааг онцолсон. Үндэсний багийн гишүүд болох Монгол Улсын арслан Орхон Баяр, Холимогдоллаанч Инх Оргил, 3 эсрэг 3 сагсан бөмбөгийн шгшөө багийн тамирчин Дүлгөөн, Вололийн үндэсний шгшөө багийн тамирчин Ханцрун, Жюдогийн үндэсний шгшөө багийн тамирчин Адьясур нар өөрсдийгөө танилцуулж мэдчилсэн юм а. Physical Asia-는 одоогийн Physical Asia нэвтрүүлгээр дамжуулаад Монгол Солонгос хоёр улсад аль алинд нь маш их юм нэр хүндтэй програм болсон. Тэгээ энэ хөтөлбөрөөр дамжуулаад монголчуудын тухай Солонгост маш их мэддэг боллоо. Ялангуяа монголчуудын бяр чадал, тэгээд ур ухаан тэр зарцуулж байгаа ухаан. Тэгээ дээрээс нь Монгол орн ямар ийм үзэсгэлэнтэй гэдгийг бас ингэж мэдэх болсон байгаа. Ялангуяа хүч чадал ихтэй гэдгийг нь бол мэдэж авсан байна. 그런 마음들을 많이 느끼게 되었습니다. Netflix компани бүгд найрамдах Солонгос улсын MBC-г сувгийн хамтран бүтээсэн Physical Asia шоу нэвтрүүлгийн дэлхийн 46 оронд үзэлтээрээ тэргүүлж саясын үзэгчдийг байлдан дагуулсан. Монгол улсын баг тамирчид хамгийн өндөр хандлт авсан. Дайчид багийн оролцоонд Монгол хүний хүч чадал, эв нэгдэл төсвөрх дуучлалыг дэлхийд харуулсан томоохон сурталчилгаа болж Монгол хүний сэтгэлийн хат багаар ажиллах ур чадварыг шинэ түвшинд таниулсан. Түүнчлэн Монгол хүний бахархал, тусгаар технологийн үнцнийг сануулж үзэгчдийн талархлыг хүлээсэн юм а. Монгол улсаа төлөөлж яг энэ багтаж орсон. Тэгээд энэ маш өндөр явартаж тэгээд баг хамт олонтойгоо явартаж ингээд амжилт гаргаад финалийн шатанд шалгараад айгуу гоё юм тийм. Бидний хувьд бол одоо ингээд Монгол улсаа төлөөлөл илч болсон доо ингээд маш их баяртай. Тэгээд нийт монголчуудаа гэж хандаж хэлэх юм бол яг Монгол үндэстэй хэдий цогцолж гисэндээ ийм нэгдэлтэй байж чадах юм бол хааж амжилт гаргаж болно. Тэгээд хүүхэд залуустаа мэдээж яг Монголынхоо зэрэг өндөрт эргэж яваарай гэж хэлсэн. Мэдээж Монгол хүн болсноор маш их бахархдаг. Тэгээд ялангуяа тэр бахархдаг омогчдаг сэтгэлээ бас тэ бүх хүмүүст харуулах боломж гарч ирээд энэхүү сайхан шоунд оролцсондоо бас маш баяртай байгаа. Тэгээд шоу гарах үед монголчууд маань маш гоёор хүлээж аваад бидний ингээд Монгол омогшил тэ тэр цусыг минь өдөөж одоо тэ сэрэж өглөө гэдэг зүйлийг сонсоод ингээд бүх бие сэтгэл минь баярлаад тэгээд сайхан сэтгэл хангалуун болсон да. Хил хийж гиснээс хойш одоо 12 наснаас анх хийжсэн. Одоо өнөөдөр хүртэл баг 25 жил хийсэн байна дээ. Тэрнийхээ одоо өөр шинийг хүртэж ингэж гоё олон танигдчих бас ингэж тэмцээндээ ялт байгуулж чадсандаа бас маш их баяртай байна. Энэ бол манай монголчууд эртээр үсэл одоо мөх тэнгэртэйгээ хайцсан байгальтайгаа хайцсан юмсэн дээ. Тэр мөх тэнгэр байгалаасаа ирч хүч энерги өгдөөж байгаа тэр сүл түвшнээс энерги авдаг учраас одоо тэгэл тэнгэртэй талархаж баярлсан ихэлсэн. Мэдээж одоо тусгаар ус их онтой байна гэдэг үнэхээр одоо гайхамшиг тий. Үгээр хийж болохгүй сайхан зүйл. Тэр энэ зүйлийг одоо үнэхээр хайрлаж хамгаалж одоо инхээж явахгүй болохгүй маш нандин зүйл. Дайчид багийн тамирчтай бичлэн уулзах, гарын үсэг дурсгалын зураг авахулах зэрэг үйл ажиллагааны үеэр хоёр орны соёлын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолж талархал илэрхийлсэн. Солонгос үндэстний уламжлалт шингэсэн гарын бэлгийг мөн гардуулсан. Үүний дараа элчин сайд Чой Жинвон Монголын тамирчдыг хүндэтгэлийн зоог дурж цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан юм.